За ингээд өнөөдөр та бүхэндээ хурд хамтлагийн нэгэн сайхан дуулах бүсгүй хэмээх дуу. Тэгэд энэ дог өмнө би зааж байсан. Гэхдээ нөгөө сүүлд одоо voice-ын орцогч маань дуулсан бас байгаа. Тийм учраас нөгөө хүмүүс маань дахиад энэ дууг айгүй их сэргээгээд айгүй их дуулах сонирхолтой. Гэхдээ би яг voice орцогчийн дуулснаар бас яг тоглох гэхлээр бас нөгөө аккордууд нөгөө
Sol diез minor ритмэст явж байгаа учраас ингээд тоглож гитараар ингээд тоглоод бар кордод бариад эхлэхээр жоохон эвгүй байгаа учраас хурд хамтлагын яг өөрсдийнх нь анхны хөлбөрөөр та бүхэн зааж өгч байна. За тэгээд ерөнхийдөө бол ямар ч зарчмын ялгаа байхгүй. Зөв өнгөл дээр доор дуурж байгаа нь эсвэл хагас үгний дээр доор дуурж байгаа хүмүүс яг адилхан байгаа шүү. За тэгээд ерөнхийдөө өмнө заасан хичээлээсээ юугаараа энэ давуу онцлог байна гэх өмнө хичээл манайх нөгөө дуун дээр нь бол ингээд давхарж тоглоогүй байсан. Энэ жил манай дуун дээр давхарж тоглоо тэгээд дараа нь зааж байгаа учраас бас илүү сурахад амархан болох болов уу гэж итгэж байна. За ингээд хурд хамтлаг бүсгүй. За тэгэхээр биднээс бүсгүй дуу сурахад хамгийн эхний хэсгийн интро байгаа. За интро хэсгийг эхлээ бүгдээрээ суръя. Доогоор тав гарч байгаа учраас бүгдээрээ тавтайгаа тулгаад хараад яваарай. За интро маань бас тийм хэцүү биш. За эхлээ бүгдээрээ тоглож үзье. За интро яаж тоглож эхлэхэд 5 дугаар хоос нотно. За дараа нь 4 3 2 дугаар хоос нотонгуудаа A minor гэсэн аккордыг фаршлог хийж дугаарна. Hammer on гэсэн үг л дээ. Ийм гэсэн. 5 татлаа 4 3 2 зэрэг татлаа. Тэгээд 2-ын 1 4-ийн 2 3-ийн 2 hammer on. За тэгээд буцаад аваад дахиад hammer on, дахиад аваад дахиад hammer on. Тэнгүүтээ дараа нь зөвхөн 4 дугаар хоос татлаа. Тэгээ 4-ийн 2 руу hammer on. Тэгээ 3 дугаар цоосон. Тэгээ буцаад 4-ийн 2. За нийлүүлвэл ийм болно. 5 дугаар цоосон. 4 3 2 дугаар цоосон. 2-ийн 1 4-ийн 2 3-ийн 2 hammer on. Буцаад 4 3 2 хоосон. Тэгээ буцаад дахиад 2-ийн 1 4-ийн 2 3-ийн 2 hammer on. Дахиад хоосон. Тэгээ 2-ийн 1 4-ийн 2 3-ийн 2 hammer on. Одоо зөвхөн 4-өө цоосон. Тэгээ 4-ийн 2 руу hammer on. Тэгээ 3-оо цоосон. Тэгээ 4-ийн 2. За энийг л ерөөсөд 4-өөд тоглож байгаа. За бүсгүүрийнхаа бадгийн аккордууд эхлээ суръя. За эхлээ аккордын дарааллуудыг бүгдээрээ хараарай. Би аккордуудын зөвхөн нэрүүдийг хэлээд яг бадгийнхаа дарааллын дагуу аккордуудыг тоглоно. За эхлээд A minor гэсэн аккорд. За дараа нь E minor гэсэн аккорд. За буцаад A minor. За дараа нь D minor. Дараа нь C major. Тэгээд A minor. За дараа нь дахиад C major. E minor. Тэгээд A minor. За бат minor-с энэ аккордын дараалал явуулсан маш амархан. За хамгийн ихний аккорд A minor-с аккорд. За A minor яаж урах вэ гэхээр 2 дугаар усны 1-р ладны 1-р руу. За тэгээд 4 дугаар усны 2 дахь ладан дээр 2 дугаар руу. 3 дахь усны 2 дахь ладан дээр 3 дугаар руу. За ийм аккорд байна. A minor хамгийн ихний аккорд. За дараа нь E minor-с аккорд орно. За 5 дугаар усны 2 дугаар ладан дээр 2 дугаар руу, 4 дугаар усны 2 дугаар ладан дээр 3 дугаар руу. За үүнийхээ дараа буцаад A minor гэсэн аккорд орно. За 2 дугаар усны 1-р ладан дээр 1-р руу, 4 дугаар усны 2 дугаар ладан дээр дунд хуруу буюу 2 дугаар руу. Тэгээд 3 дугаар усны 2 дугаар ладан дээр ядам хуруу буюу 3 дугаар руу. За үүний дараагаар D minor буюу Re minor гэсэн аккорд орно. За 2 дугаар усны 1-р усны 1-р ладан дээр 1-р руу. За 3 дугаар усны 2 дугаар ладан дээр 2 дугаар руу. 2 дугаар усны 3 дугаар ладан дээр ядам хуруу буюу 3 дугаар руу. За үүнийхээ дараа C major гэсэн аккорд орно. За 1-р руу 2 дугаар усны 1-р ладан дээр даана. За тэгээд 2 дугаар руу 5 дугаар усны 2 дахь ладан дээр 4 дугаар усны 2 дахь ладан дээр. За 3 дугаар руу 5 дугаар усны 3 дахь ладан дээр. За ийм аккорд болно. C major гэсэн аккорд. За үүнийхээ дараа
буцаад A minor гэсэн аккорд болно. За энэчээс A minor руу ороход маш амархан. Ерөөс энэ аккордоо барьж гаад ядам руугаа аваад ийшээ тавьчихна. Ийм байсан. Тэгээ ядам руугаа аваад 4 дугаар утсан хоёулаад руу, 3 дугаар утсан хоёулаад руу тавьчихна гэсэн. За дараа нь буцаад до мажор руу буцаад орно. C major гэсэн аккорд руу. Тэгэхээр ядам руугаа буцааж тавиад буцаад ийшээ тавьчихна. Одоо энийгээ E minor гэсэн аккорд руу хуваана. За тэгээд A minor гэсэн аккорд болно. Хамгийн ихний аккорд гэсэн. За аккордын дараалууд маань ерөөсө бадаг маань ингээл болоо маш амархан. За дахилтын аккордууд мөн бадагтайгаа адилхан A minor гэсэн аккордоос эхэлнэ. За дахилтын аккордуудын дараалалаар би эхлээд аккордуудад орохыг. За эхлээд бидэнд A minor гэсэн аккорд, хамгийн ихний аккорд. D M гэсэн аккорд. За C major гэсэн аккорд дуурайд A minor гэсэн аккорд руу хуваа. Тэгээд үргэлжлүүлээ A minor. Маш амархан. За одоо дундлын нэг жижигхэн бридж хэсэг байгаа. За тоглоод үзье. Бридж хэсгийн аккордууд мань орж эхлээд амсаж ханаа гэж харуулаа. Эхлээд G гэсэн аккорд орно. За G гэсэн аккордыг барихтаа 1-р утасны 3 дугаар ладан дээр чигчээ руу, 2-р утасны 3 дугаар ладан дээр ядам руу, 5-р утасны 2 дугаар ладан дээр 7 руу, 4-р утасны 3 дугаар ладан дээр дунд руу. G гэсэн аккорд. Одоо C major гэсэн аккорд орно. За одоо буцаагаад G major. Одоо E буюу одоо ми мажор гэсэн аккорд. За энэ сумын яаж явж гэхээр E гэсэн аккорд яаж орох вэ? 5-ын 2 дээр 2 дугаар руу, 4-ийн 2 дээр 3 дугаар руу, тэгээд 3 дугаар утасны 1-р ладан дээр 1-р хуруу. За юм болно. За үүний араас яах вэ гэхээр сол хэсэг орно. За солын аккордын дараалал болохоор F гэсэн аккорд эхлэх байна. За эхлээд дунд хуруунаас эхэлж тавина. 3 дугаар утасны 2 дуулаад, 5 дугаар утасны 3 дуулаад, 4 дугаар утасны 3 дуулаад. За тэнгэр 1-р хуруугаараа 1-р ладаг бүгдийг дарчна. За дараа нь AM гэсэн аккорд. Одоо F G 2 хуваана. За дараа нь DM гэсэн аккорд. F G 2 хуваана. Тэгээд интро. За ингээд дундлын брижээс ингээд болоо ерөөсөө. Маш амархан. За баруун гарын маань цохилт нь маш амархан. Доошо. Дэшэ, доошо, дэшэ. Ерөөсөө цохилтоо тавьчихна. Доошо. Дэшэ, доошо, дэшэ.
За дуулаад нэг үзье. За гэх юмшил ерөөсөө цохол маань доошо дэшэ доошо дэшэ. За бүсгүй хэмээх дуу маань ийм амархан сурахад маш амархан бас маш сайхан дуу байгаа шүү. За ингээ бүгдээрээ гоё тоол сураад амжилт. Манай сүгийн бичлэг та бүхэн таалагдвал бичлэгээ баруун доод болонд байх 400 улаан өнгөтэй subscribe гэсэн төвшгөрийг үүнийхээ дараа хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээ мартаваа. Ингэснээр та бүхэн манай бичлэгүүдийг цаг алдахгүй цоо шинхэн хавга тогтноор нь үзэх боломжтой. Хэрвээ хонхон дээр дарахгүй хүүтэн бичлэг үзэн шүү. Мөн манай channel руу нэвтэр channel-ээ баруун дээд болонд байх нөгөө subscribe гэсэн дөрвөлжин төвчийг дарахаа мартаваа. Үүнийхээ дараа мэдээж хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээрэй. Мөн search хэсгээр давхад түнс channel гарч ирэх юм бол нөгөө дөрвөлжин subscribe гэсэн төвчнүүдээр дараад хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээ мартаваа. За ингээ та бүхэндээ баярлалаа.